ерөөсөө ялна гэдэг ганцхан л ийм зорилгод намууд улаардаг. Бас нэлээд судалсан л да. Гэрт ч бэлэн судлагдахгүй юм байж байна. Бас бага хүн маань одоо дөнгөж 18 настай. Төр зэсэг бол үнэхээр ард иргэдийн гарт байгаа. Ард түмэн олон нийт үзэгчид сэтгүүлчийг бас хамгаалдаг болчих. Бид нар өнгөрсөн хугацаанд алдсан нэг том юм одоо заавал хийх ёстой. За намайг сэтгүүлч продюсер Цагааны оюун дээр гэдэг. Би Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 1993 оноос хойш одоо сэтгүүлчээс ерөнхий захирал хүртэл ажилласан. За сүүлийн жилүүдэд бол жорлонгоо өөрчлөе гэдэг одоо олон нийтийн соён гэгэрлийн ажил. За дээрэс нь залуучуудад зориулсан юм цуврал анимашн бүтээх ийм одоо хоёр ажил дээр ажиллаж байна. За тэгээ одоо бол ингээд яг залуучуудад зориулсан контент хийгээд яг олон нийтийг соён гэгэрүүлэх ажлыг сайн дураараа ингээд хийгээ явж хахад манай нийгэм бол сүүлийн 30 жилд тавьсан зорилгодоо бол хүрч чадаагүй байгаа юм байна. Маш их алдаа дутагдал засаж залруулах зүйл байгаа юм байна гэдэг нь ажиглагдж байгаа. За зүгээр л жишээлбэл одоо энэ урдлын социализмын үед ямар байсан шинэ үндсэн хуулиар бид нар ямар үн цэнтэй эрх хэрэгчлөөг одоо олж авсан бэ гэдгийг жижигхэн юм харьцуулт маягаар юм анимашн хийгээд за ингээд сошиал сувгуудаар цацаад эхлэхэд л тэр доор нь байгаа хүмүүсийн комментуудаас хуучныхаа үеийг сансан, социализмыг өмөөрсөн, шинэ үндсэн хуулийнхаа үн цэнийг ерөөсөө ойлгоогүй, сонгуулийн үн цэнийг хүртэл ойлгодгүй энэ төр засгийг иргэд өөрсдөө байгуулах тийм эрхтэй маа гэдгийг энэ эрхийг 30 жил эдэлж байгаа шүү гэдгийг ч ойлгодгүй ийм одоо хүмүүс маш их байгааг хараад маш их чочирдсан. Тийм ч учраас би одоо энийг өшөө өргөжлүүлэх ёстой юм байна. За тэгээ бас нөгөө талаар тэр хүмүүсийн буруу биш юм байна гэдгийг олж харсан. Яг гэвэл өнөөдөр энэ шинэ үндсэн хуулийн үзэл санаа, ард зүйн хувьсгалын үзэл санаа ямар нийгмээс ямар нийгэм рүү шилжсэн тухай энэ түүхэн үннийг 10 жилд заадгүй юм байна. Их сургуулиудад заадгүй юм байна. Яг энэ нийгмийн сүлжээгээр одоо юу гэдгийг системтэйгээр ингэж судалж зааж байгаа ийм зүйл огт байдгүй юм байна. Телевизүүд ч энийг хийдгүү, хэвлэл мэдээллийнхэн ч хийдэггүй. Зөвхөн нийгмийн одоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг л мэдээлээд байдаг. За тэгээ эндээс бол түүхээ мэдэхгүй хүмүүс төөрөлдөнө гэдэг яг л энэ жинхэнэ үнэн бол сүүлийн 30 жилд бий болцсон юм байна. Тэгэхээр бид нар бол энэ түүхэн үннийг за тэгээ дээрэс нь шинэ үндсэн хуулийнхаа үзэл санааг залуучуудад шинэ үедээ ойлгуулахын тулд маш их ажиллах хэрэгтэй байна гэдгийг энэ анимашн хийгээд одоо ойлгож байгаа. Тийм ч учраас уран бүтээлчийн хувьд одоо энэ төслөө дахиад цаашаа үргэлжлүүлнэ. Өшөө одоо энэ дээр нэмэлт санаа оноо байгаа олон энэ дээр санаа зовж байгаа маш олон хүмүүсийг бас хамруулж хамтран одоо хүчээ нэгтгэж ажиллая гэж бодож байгаа. Ардчил гэхий тэр чинь бидэнд юу өгсөн? Муусан авилгачдыг л төрүүлсэн байх. Ардчлал чамд ядчил авилгачдыг амныхаа зоргоор харааж зүгөх эрхийг өгсөн юм за. Тэр эрх чинь төрхөөс л надад байсан заа юу. Йой, чамд орчин үеийн түүхийн талаар өчүүхэж мэддэг алгаа жаахан юм уншсаа гингээ. Бисүү. Нанагийн өвөө намын дарга ганц шөөмжлээд л шууд говьруу цөлөгдөж. Аав нь тэрнээс нь олж эсэргүүний хүүхэд гэж атлагдаад сургуулиасаа хөөгдөж ямар их зовц зүдэрснийг чи мэдгүй. Хут хин наатад чи итгэх юм. За нөгөө талаасаа бол залуучуудад ингээд нэг жоохон сэтэл өгөхөд тэд нар ямар их гоё урамшиж ямар их одоо итгэвтэй байдаг нь миний одоо бас нэг нөгөө талд ажиллаж байгаа жорлонгоо өөрчлөе гэдэг ажил дээр их тод харагдаж байгаа. Жорлонгоо өөрчлөе гэдэг ажил маань бол яг үнэндээ бол анхандаа цэвэр соён гэгэрлийн ажил байсан. Одоо оюун гэрэл бит хоёр анх эхлэхдээ их гинэн бодож эхэлсэн. Ерөөсөө энэ хүмүүс энэ эко жорлонгийн тухай мэдээлэлгүй байгаа учраас, мэдлэггүй байгаа учраас л юмаа өөрчлөхгүй байна. Тэгэхээр тэрийг ингээд сургалтаар заагаад өгчөөр хүмүүс өөрсдөө хийчихнэ гэж бодсон. За тэгэл ингээд Монголыг тойроод маш олон сургалт хийсэн, бүтэн жил явсан. Тэгтэл бол хүмүүс мэдлэг мэдээлэлээс гадна ерөөсөө энэ нөгөө сэтгхүүгээ өөрчлөхөд бол нэлээд хугацаа хэрэгтэй байт юм байна. Тэгээд тийм учраас энэ сэтгхүүг өөрчлөх энэ ажил бол ерөөсөө цэвэр маркетингийн ажил юм байна. Гэт ингээд сошиал дээр одоо бид нар
жорлонгоо өөрчлөе гэдэг кампанит ажлыг сүүлийн 2 жил тасралтгүй хийж байна. Өдөр болгон пост оруулаад хүмүүсийг чинь ойлгуулах гал маш их үзэж байгаа. За тэгээд яг ингээд кампанит ажил хийгээд ирэхлээр хамгийн сонирхолтой нь манай багт маш олон залуучууд нэгдэж орж ирж байгаа. Тэгээ энэ залуучууд маань яагаад манайхыг зорж орж ирж байна? Яагаад энэ нийгмийн соён гэгэрлийн ажил тэдний анхаарлыг татчихна гэхлээр ерөөсөө энэ нийгэм одоо тий ахуй маань бол бохир байгаагаас болж одоо эрүүл мэнд хохирч байна. Бид нэр ерөөсөө хамгийн түрүүнд энэ орчноо янзалж ээж цаашдаа эрүүл амьдрах юм байна, минимал амьдрах юм байна гэдэг тийм наад захын аягүй сайн мэдлэг мэдээлэлтэй байт юм байна. За тэгэхээр энийг хамгийн түрүүнд эрүүл сарвал болгож ээж цаашдынхаа хөгжлийг ярих хэрэгтэй байна гэдэг ийм аягүй тийм прагматик болцсон. За тэгэхээр ийм прагматик үзэлтэй, ийм сониуч, за тэгээд ийм жижигхэн сэтлээс цаашдынхаа ирээдүйг тодорхойлж чаддаг ийм генерашн ирж байгаа учраас бид нар бол эдрийг өнөөдөр ухуулах биш, зөвхөн тэр очийн ласааж өгөх ийм л ажил хийх хэрэгтэй байна гэж бодож байгаа. За тэгээд одоо сошиал медиагийн хүчин хүн болгон үгээ хэлдэг болчлаа, үзэл бодлоо илэрхийлдэг болчлаа, болж бүтэхгүй байгаа юмыг олж харж чаддаг, тэрийгэ илэрхийлдэг болчлоо. Одоо дараагийн нэг том алхам бол үйлдэл хийх. Бид нар ингээ болохгүй байгааг мэдрээд, хилээд, шүүмжлээд зогсож болохгүй. Эннийхээ одоо төлөө ямар нэгэн үйлдэл хийх ёстой. Тэгэхээр тэр үйлдэл маань бол одоо манай жорлонгоо өөрчлөе гэдэг соён гэгэрлийн ажил шиг ийм хөдөлгөөн байж болно. Эсвэл одоо өөрийнхөө ажил дээр амжилт гаргаад орчин тойрныхоо хүмүүст нөлөөлөл үзүүлдэг ийм одоо алхам байж болно. За бүр хамгийн том алхам бол ерөөсөө л ядаж л хүн болгон сонгуулаа өгдөг. Өгөхдөө яг өөрийнхоороо өгдөг. Өөрийнхөө яг тэр бодож болохгүй байгаа энэ нийгмийг өөрчлөе гэж бодож байгаа тэр сэтгхүүгээ жинхэнэ ажил амьдрал дээрээ үзүүлж чаддаг болох тийм л алхам аягүй чухал. Тэгэхээр ерөөсөө л энэ ардчлалыг амьд байлгая, ариун байлгая гэвэл иргэн хүн болгон, залуучууд болгон өөрсдөө л хөдлөх ёстой.